цамц ноос өвлийн юм яаж хадгалдаг талаар биш бяцхан зөвлөгөө өгмөр санагдаад намайг хүүхэд багт ингээд манай гэрийн нөгөө юм хувцсны шкафнаас нэг юм амар хурц өнөр өнөртдөг байсан байхгүй юу. Тэгээ тэрийг нь би тухайн үедээ бол хүүхд юм чинь сайн мэдэхгүй тэгэл яг сүүлд нь мэдэж авсан чи ээж цагаан хэрвэхний хор гэж хэлжсэн байхгүй. Тэгээ би тэр цагаан хэрвэхний хор надад ийм айгүй хурц санагддаг байсан. За Америкт ирсэн хойноч гэсэн би хувцаа бас нөгөө цагаан хэрвэхэнд идэвхрэхгүй тулд ингээл тэр хорыг бас одоо энэ солонгос дэлгүүр одоо хятад дэлгүүрээс аваад ингээл хувцсныхаа өрөөнд тавихаар айгүй муухай урт үнэртэй тэгээд байдаг байсан. Тэгээд тэр нь маань сүүлдээ ингээд надад бүр хитрхийн урт үнэртэнгүүд юу гэж ойлгосон гэхээр энэ бол хүний ийм их хурц үнэртэй юм чинь ягаад сайн байх ёсгүй гэж бодоод жоохон судалгаа хийгээд үзсэн чинь угаасаа тэр бол хүний биед хортой. Тэр чинь бие амьсгалж ийн бид нар гэр бүлээр амьсгалж байгаа учраас одоо уушгаараа дамжаад бид нар хор оруулж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь яагаад бид нар цагаан хэрвэхний хорыг натуралаар өөр юмараа орлуулж болохгүй гэж жоохон судалгаа хийгээд үзлээ. Тэгсэн чинь одоо ялангуяа ноолуурын цамц чинь угаачаал үгүй далд хийснэд гаргаад ирэхэд нэг одоо нэлээд олон жилийн өмнө миний нэг ноолуурын цамцны хамгийн гоё ноолуурын цамц маань ингээд 2 3 юм цэг хорхоо идсэн байсан. За яагаад хорхоо идэм бэ гэсэн чинь шүү дээ ингэдэм байх. Цагаан хорхоо чинь цагаан эрвэхий чинь яаж үрждэг вэ гэхээр бид нар нөгөө хөстэй хувцаа угаа цэвэрлэхгүйгээр далд хийх. За тэгээд нөгөө хөстэй хувцсаас гадна нөгөө нэг янз бүрийн үнэртүүлэх цацсан хоолны үнэртэй одоо хувцас нэг сайн угааж бэлдээгүйгээр далд хийчихээр тэр чинь эргээгээд нөгөө үнэр болчдөг юм байна. Үнэр болоод хуурчдөг юм байна. Тэгэхээр тэрийгэ үнэртэй болохгүй тулд бид нар эхлээ сайхан угаагаад сайн хатааж агаад далд хийх хэрэгтэй. За далд хийхдээ яг үгээр ер нь бол натуралаар хийх юм аргуу зөндөө байдаг юм байлээ. Би зөндөө аргуу судалсан. За энэ уутнууд болохоор би хийсэн. Энэ дотор юу байгаа вэ гэхээр энэ нөгөө нэг хятадын нэг юм юу байдаг штеп одтой нь хоолны амтлагч байдаг штеп анис тэгээд за тэгээ энэ нөгөө юу лээ эн чинь хадаасан цэцэг. За энэ нөгөө ган өвс гэдэг үлээ. За тэгээд нөгөө лаврын навч энтер тэгээд лаванда цэцэг энтрийг хийгээд ийм уутанд хийчихэж байгаа байхгүй юу. За тэгээд яг уу тэр эфирийн тос essential oil байх юм бол дээрээс нэмж болно. Би бол ингэ хийсэн. За мөн тэрнээс гадна Cedar гэдэг нөгөө юу байдаг штэ. Манайхаар хуш модны модны өртснүүд бас хийж болох юм байна. За тэгээд энэ хуш модны ийм одоо юунууд ингээ үлгүүртэй дүүр хийждэг. Энэ хуш модны модон үлгүүр байгаа байхгүй юу. За энэ мэтлэнгээр угаасаа хувцаа эвхээ сайхан ихтэй энэ эднүүсээгаа нэг юм жижиг хялгаар уутанд хийгээд ийм дандаа энэ олон юмнаас одоо юунууд хийчихэж байгаа болохоор ийм үнэртэй болчихж байгаа маш гоё үнэртэй. Тэгээд нөгөө хувцаа хадгалж байгаа уут руугаа нөгөө хайлтс руугаа хийчихээр энэ ингээд цагаан эрвэхөө үрчдэг. Би энийг бол сүүлийн эдэн жил туршиж байгаа. Тэгэхээр та нар ч гэсэн туршаад үзээрэй.